Сайн байцгаана уу? За, бичлэг хүрж байгаа энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр гарчигнаас харсанчлан маш сонирхолтой контент хийхээр яг одоо сууж байна. Тэгээд өнөөдөр бол ганцаараа биш, хоёулаа нөхөр охинтойгоо бас хамтраад гоё контент хийхээр төлөвлөсөн байгаа. Тэгээд бичлэгтэй маань хамт байгаарай. Тайгэл. За та бүхний харж байгаачлан халуунатайгаа өнөөдөр уулзч байна. Ер нь бол яг нөгөө Солонгост бол байдаг ютуберүүд маш цөөхөн. Тэр дундаа дөнгөж бас ингээд гарч ирж байгаа маш идэвхтэй байгаа ютубер шүү дээ. Тэгэхээр ерөөхдөө Солонгост байдаг монголчуудаа ч нэлээд танигдсан баг. Монгол байдаг хүмүүс ч гэсэндээ ерөөхдөө жоохон мэддэг болсон байх гэж би бодож байна. Би ерөөсөө монгол ютубер үздэг байхгүй юу? Тэгээд чиний ютубыг анх үзчихэд тэгээд ер нь байнга үзэгч болсон. Баярлалаа. Тэндээ ч өнөөдөр бас өөрийнхөө YouTube сувагт урьж байна. Тэгээд урилгыг бас хүлээн авч ирсэнд маш их баярлалаа. Надтай бас маш гоё сонирхолтой яриа өрнүүлнэ гэж бодож байна. Баярлалаа. Тэгээд манай миний сувгийн үзэгчтэй бас өөрийгөө товчхон танилцуулаа мэдчихлээ. За. Жохон нэвтрүүлэг шиг яваад байна. Sorry. Угаасаа надад нэг юм темп байгаад байгаа байхгүй. Тэгээд ингээд ойлгоод бүгдээрээ гоё үзээрэй гэж. За, сайн байна уу? Халин байна. Hi guys. Яг байна. Hi guys гэдэг чинь бүр ингээд сэтгэл бишээ чихэнд бүр ингээд хоногцсон байлээ шүү. За ямар ч гэсэн бит хоёр ингэсэн. Халуунагийн хувьд болохоор ерөнхийдөө Солонгост бүр багаасаа амьдраад хэдэн жил болж байгаа лээ Солонгост? 8 настай дээрсэн юм чи одоо бараг л Солонгос хүн болсон байгаа байхгүй юу? Тийм байхгүй юу? Тийм. Бүрхэн монголоор ярьж марж байгаа сонсохоор бүр ингээд нэг хөөрхөн санагдаад идэгий чиний яриаг сонсохоор. Анаатай шууд солонгосоор яриа. Тийм. Тэг битэр ярьж чадахгүй. Солонгосоор ерөөхдөө хоорондоо ярьж ойлголцоод монголоор ярихаар ингээд гэдэг жоохон ойлгооч байгаа юм шиг ойлгохгүй ч байгаа юм шиг тийм байгаад байдаг. Тэгээд тэр одоо нөгөө нэг онцлогийг би өнөөдөр бас контенттайгаа өнөөдрийнхөө бичлэгэнд харуулад хамт ярилцъя гэж бодсон. Миний хувьд Солонгос ирээд 7 жил болсон. Бас нэг Солонгосын соёл тэ нийгэм тодорхой хэмжээний ахуйг бол ерөөхдөө Солонгос хүн шиг биш юмаа гэхэд ойлгоод мэдэрсэн. Тэгэнгუთ халуунагийн хувьд болохоор яг ингээд бүр Солонгос хүн шиг болсон. Тийм. Бараг Монгол юу мэдгүй бах те. Энэ удаа л энэ жил жоох ингээл харин тийм. Бараг монголоор ярьж байгаа чинь бүр тэба гэдэг ачиж байгаа. Тийм үү? Тийм. Ийм хурдан монголоор ярина гэдэг чинь. За яг гэрийнх нь монголоор ярьдаг болохоор бас гайгүй бах те. Ер нь. За тэгээд өнөөдөр болохоор 3 сарын 10 болцсон уу? Тэ 10. Тийм байна. Саяхан одоо Мартин 8 болсон. Мартин 8 мэдний үстэй. Мартин 8 олон улсын эмэгтэйчүүдийн баярээ. Мэдэн. Тийм. Ямар ч гэсэн баяр хүргэе. Баяр хүргэе. Баяр хүргэе их үү? Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд. Баярын мэнд юм байна. Баярын мэнд гэх юм байна тий. Тийм байна. Би ч гэсэн андарчлаа. Баярын мэнд хүргэе. Монголд болохоор маш өргөн тэмдэглэдэг. Солонгост болохоор энэ бол ерөөсөө юу ч биш тий. Чухал биш аахгүй. Тийм, мэддэггүй юм байлээ бүр. Тийм. Олон улсын гэж байгаа ч гэсэндээ Солонгост бол яг эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалсан өдөр гэж бол байдаггүй. Тэгээд яг үүнээс улбаалаад би өнөөдөр яг ямар сэдвээр ярихыг чамтай ингээд ямар сэдвээр ярихыг хүссэн бэ гэхээр Солонгос эмэгтэйчүүд болон Монгол эмэгтэйчүүдийн ялгаа гэх юм уу? Ялгаа гэхээсээ илүү бас нэг айл тал нэг онцлог байгаа штэ тий. Тэрийг бас чамтай гоё бас ярилцмаар санагдсан. Миний хувьд ч гэсэндээ ингээд Солонгост ирээд мэдэрсэн Солонгос хүмүүсийн нэг юм байгаад байгаа шүү дээ. Сайн ч тэр муунч тэрийг бас ингээд яг үнэхээр ингэдэг юм уу? Эдгээр яагаад ингэдэг гэдэг юм байдаг учраас асуухыг аяг хүссэн байхгүй юу? Тийм зүйлүүд надад байгаад байгаа. Тэгээ ямар ч гэсэн эхлээд хоёулаа. Ерөнхийдөө Солонгос эмэгтэй чиний анзаарснаар Солонгос эмэгтэйчүүд болон Монгол эмэгтэйчүүдийн нэг ялгаатай тал нь ямар гэж анзаарсан? Монгол эмэгтэйчүүдийг нэг сайн мэдгүй. Монгол найзтай ер нь 1-2 найзтай болгоо. Эмэгтэйчүүд гэвэл бас хэцүү байна. Эмэгтэйчүүд Солонгос эмэгтэйчүүдийн талаар бол амар зөндөө мэдж байгаа байхгүй. Тэгсэн ч Монгол эмэгтэйчүүд хэцүү байл да. Ер нь бол амар шудраг гэж бодсон миний бодлоор. Монгол эмэгтэйчүүд биш ер нь Монгол хүмүүс гэх үү? Эмэгтэйчүүдийг мэдгүй байл да. Би ингээл ютубер хийгээл монголоор ярьж эхлэсний дараа хүмүүс ингээд тэнд ингээд бичсэн шүү дээ. Коммент бичсэн шүү дээ монгол хүмүүс. Тийм. Тэгэхэд амар шудраг харин чи энэ муу хайн тэр муу хайн. Солонгост бол тийм юм сайн байдаг байхгүй.
Гэхдээ Солонгосын энэ одоо нөгөө нэг одуудыг амар бүлэйтэн юу гэдэг вэ? Тийм, акпер гэдэг. Тийм, тэр нь бүр илүү биш үү? Бүр амар ингээл нэг алдаан дээр нь дөрүүлвэл ингээл дөрүүлэгч байхаа алдаан дээр нь бүгд ингээл сэргүүцэл өөрийнхөө ингэж нэрээ гаргаад нэр нь одоо өөрийн нэр гэж яддаг шүү дээ. Facebook ч юм уу гэж юм бичгээд өөрийн нэр гэж яддаг. Тэрийг гаргаангаа тэр хүнийг мөөдөг байхгүй юу? Жохон игмэн рүү. Солонгосчууд бол игмэн рүү аккаунт гэж ярих юм байна. Монголоор болохоор яг өөрийнхөө жинхэнэ хувийн аккаунтаар биш. Тэр үг ингэж миний бодлоор бол тийгэж бодож байгаа. Тийм Монгол хүмүүс бол тэр нь хамаагүй. Би миний нэр гарсан чам миний өөрийнхөө нүүрний зураг нь ингэж гарсан. Тэгсэрнээсээ бичсэн хамаагүй зүгээр л. Нэрээ бас тийм биш үү? Комментар яг өнөө яг л бичдэг манайхан. Яг л бичдэг тий? Яг бичдэг тий. Танд айгу. Надад бол зөндөө байна. Надад шинэ ингэж байгаа байхгүй юу? Одоо ингээд анх би ирээд маш олон газар ингээд амьдарч байсан. Вонром, Төрөм ингээд найз-найзтай амьдарч байхад share house би нэг хэсэг амьдарч байсан байхгүй юу? Тэгээд тэр үед бол би бүр жинхэнэ Солонгос охтуудыг ийм юм уу гэж мэдэрч байсан. Солонгос охтууд ингээд хамт амьдарсан чи тэд нэр хизээч гэр ажил хийдэггүй. Бүр хизээч. Тусдаа ингээ өрөөтэй. Би нэг Монгол найз охинтойгоо амьдардаг. Тэгээ Солонгос охтууд ингээ тусдаа өрөөтэй байгаа штэ. Тэгсэн чинь ингээд голын одоо кошл одоо нэг зочны өрөө болон чубан галтгоон ингээд хамт. Тэгээ тэрийг би ингээд цэвэрлж байгаа байхгүй юу? Тэр чинь ингээд хичнээн нийтих ч гэсэндээ хичнээн ингээд 7 ногтой нэг удаа нэг ирж цэвэрлдэг хажмаа байдаг байсан. Тэгсэн ч гэсэндээ тэр чинь ингээд өдөр тутамдаа эмхтэл хүмүүс болсон юугаа угаал ингээд хог шороо болон тэрийг ингээд цэвэрлэхээр бүр гайхаад итэг. Чи хаан сурсан гэдэг идэх заяа. Гэр цэвэрлдэг энэ ажил юм уу да гэр цэвэрлдгийг чи хаан сурсан. Тэгээ монголчууд чинь ерөнхийдөө гэртээ хоолоо хийж хийдэг байхгүй юу? Би бол анх тиймсэн. Одоо л ингээл гадуур сурцсан тэгээ байн гадуур эсвэл педа хоол захиалж идээд байгаа болохоор анх бол дандаа л гэртээ хоол хийж идэгсэн. Тэгээ ингээ гэртээ хоол моол ингээл хийгээ зогсож явахаар бүр ингээ гайхаад чи хагванд явж исэн юм уу? Хоол хаана хийж сурсан ингээд байдаг. Тэгээд би тэднийг ингээд ойлгохдоо тэд нар болохоор ингээд нөгөө багаас нь аав ээж нь Солонгос охтуудыг одоо жишээлбэл гэрээ ажил хийлэхгүй яг ингээд хичээлээ хий. Солонгосч нэг юм их сургуульд орох амар хэцүү штэ тий. Өрсөлдөөн ихтэй тэрэндээ болоод хийдэг юм ингээд ерөөсө гэрээ ажил хийж үзээгүй, сураагүй тийм байдгийн байлаа. Гэтэл Монгол эмэгтэйчүүд бол бүр бүгд бараг дийлэнх нь гэж хэлэхэд бол хэлсдэггүй штэ. Бүр багаасаа гэрээ ажиллаа хийдэг бүх юмаа ингээд зэрэг авч явдаг юм байна гэж бодсон. Нэг тийм байна. Тэр нь зигнээс өөр юм байна. Тийм үү. Нэг жоохноос тэр амиг яг үнэн өсөлт зөвхөн наттай амьдарчсэн охтууд тийм ээ. Гэр цэвэрлэх тийм чухал юм биш л аахгүй. Үнэ. Тэр амьдрал тийм. Тэр охин нь одоо дараа том болоод өөрөөгөө ажиллаа хийгээл Кореа хүмүүс шиг тий гэртэл байгуул жоохон байд гэж бодолтой л байгаа байхгүй. Имиж нь муухай мазал гэхүү. Тийм болоод зигнээсээ жоохноос нь би ч зүрэн тийм шиг байна. Манай аав ээж зааж өгсөн ч энэ бол чухал өдрөө бол ингэх хэвээр гэсэн бас тийм ингээд чанга тийм бол биш эсэ. Миний бодлоор. Монголд жишээлбэл одоо ёны болцоон дээр ингээд эрэгтэйчүүд нь илүү даах хандлагатай байдаг штэ. Даах ёстой ч юм уу те. Одоо тэгтээ бас ямар байсныг мэдэхгүй л байна. Ер нь нэг юм эрэгтэй хүн нь хоолн даагаал ингээл тэр өдрийн болцоог ингээл авч явдаг бол Солонгост бас яг тийм биш юм байна. Харин тийм биш. Яг ингээд 50-50. 50-50. Би хоол гаргасан бол чи кофенд даад, би яасан бол чи кинон бараг киноны тасалбараад бараг тусдаа авах нь хоолгүй. Харин тэнтэй гинэ. Чи яагаад мэдгүй байгаа. Тийм үү. Харин тийм би бас яг тийг сонсон. Тэгээ хоорондоо одоо дээд түнжаан Монгол тийм байдаг болов Солонгост бол дээд түнжаан гэдэг юм байдаг байхгүй юу? За арай байхгүй хаа. Дундын юм дээд хийдэг дундын одоо карт нөө банкны карт гэх юм уу? Банкны карт. Даансаа ингэ шинээр нээгээд. Тэгээ тэр дотор сар цаад хоорондоо хийдэг яг гэж хийгээд тэгээ хоорондоо дээд хийхэд тэр картыг хэрэглэнэ байхгүй юу? Тэгээ тэр яг тэр 50-50 л болж байгаа тийм ээ тий. Манай Монгол эмэгтэйчүүдийг би бас тэгж анзаарсан гэл гэртээ гэрийнхээ ажлыг хийдэг, гадуур гараад өөрөө ч гэсэндээ карьер хөгөөд ингээд явдаг. Бүх юм ингээд тэнцвэртэй авч явдаг. Солонгостой харьцуулах юм бол Монгол эмэгтэйчүүд бол тэрэн дээр бол бас айгуу даваа талтай байлээ гэж харсан. Гэрийнхээ ажлыг ч мундаг хийждэг, гараад ажиллаач хийждэг, гэр бүлээж аваа явждаг. Гэтэл солонгосууд бол аль нэгийг л бараг тий. Гэртээ байвал гэрийнхээ ажлыг хийн, гараад ажиллаа хийхээр бол гэрийн ажил бол хийхгүй орхигдуулна.
Тийм. Гэтэл манайхан бол үгүй. Чи одоо ээж мэж анзаарах юм бол яг тийм л баг тий. Тийм ээ. Гэртээ ингээл гэрээ ажиллаа мундаг юм. Гарна. Энд чинь болохоор бас нэг би тийм сонсоо. Хурим хийхээс өмнө хагванд явж хоол хийж сурдаг гэтгсэн нэрээ. Тэгсэн. Тийм. Сурдыг. Харин тийм гэсэн шүү. Тэгээ одоо нөгөө багасаа нөгөө нэг хоол хийж сураагүй мэдгүй юм чинь хурим хийхээрээ тодорхой хэмжээний айлын гэр эзэгтэй болж байгаа учраас хоол хийх ёстой. Тэрийг ингээд сургалтанд сууж бэлддэг гэсэн. Хуримдаа бэлддэг. Тийм байдаг. Монголд үү? Монголд харин тийм биш байхгүй юу? Угаасаа тийм багасаа бүх юмаа хийгээд ингээд сурчсан учраас тэр нь бэлдэж мүлдээд авах шаардлагагүй. Яг нөгөө нэг яг нэг тийм хүмүүсээ тэгч үнэхээр хоол хийж чаддгүй хүн хоол хийж яаж юм? Хоолнд цай, хоолнд буул гэж байна уу гэхээс яг тэгж нэг юм бэлдэж бол ядаггүй. Окей. Тийм. Зэнтэй. Тийм аа. За тэгээ мэдээж эмэгтэйчүүд ярьж байгаа юм чинь тэгээ мэдээж эмэгтэйчүүд ярьж байгаа юм чинь ер нь бол Солонгосын K-beauty-г хоёлаа ярихгүй байх аргагүй. Эмэгтэйчүүдийн бид хоёр дандаа энэ юу гоёс. Шионэ. Тэгээд эмэгтэйчүүдийн биш юу ярих чилаа. K-beauty. K-beauty гэхэр чи одоо нэг Солонгос октод шиг Солонгос эмэгтэйчүүдийн гоо сайхан үс арьс арчилгаа хувцас. За энэ талаар хоёлаа ерөөхдөө өөрсдийнхөө анзаарснаар мэддгээр арьс арчилгаанаас эхлэе. Одоо миний насын үе биш үү 20 мэдтэй. Насын үе эмэгтэйчүүд ирчүүд цас тийм. Одоо бол зүгээр хагалгаа хийх, нүүрний энэ лазер хийх. Тэр нь бол тийм ингэж том асуудал биш. Тэрийг одоо аль дээр жоохон нуудаг байсан бол одоо бол зүгээр угаасаа өөрийнхөө гой сайн нүрээ ингэж бүр хөөрхөн болгохын тулд тэрийг хийдэг чинь. Гой сайхны хаалганы ойлголт нь бол амар онгорхоо тэгэл зөндөө ингэж онгорхоо нээлттэй хөөрхөн яриаг сонсохоор нээлттэй чигнэс нээлттэй. Тэгэл манайс нар ер нь зөндөө 80-90% эмэгтэй найз нар бүгдээрээ болсон ингээ лазер, үлсээр гэдэг юмнууд их зөндөө хийж байгаа. Харин тийм байлээ. Ер нь энэ дээр биш дээ яг ялгаа нь юу вэ гэхээр Монголд болохоор ямар нэгэн асуудал үүссний дараа тэр асуудлыг шийдэх гээд ингээд ирлээ авал хийгээд байдаг. Хүчлээцнийхаа дараа арьсан дээр ингээд янз бүрийн өрөвсөл гарсныхаа дараа тэрийг ингээд янзлахад байдаг. Солонгост болохоор дандаа урдчилсан сэргийлт юм билээ. Тийм. Тэгээ одооноос хийгээл байхгүй тийм. Мажаа. Яг ингээд бараг 10 эдтэй 20 хүрэхээс өмнө ингээд янз юм хийгээл юунуудыг бол бүр айгүй эрт хийдэг. Тийм ингээд үрчлээхээсээ өмнө хураашхаасаа өмнө гэдэг ч юм уу те ингээд урдчилсан сэргийлж хийдэг бол монголчууд дандаа миний анзаарснаар зүгээр тэгчлээ гарчлаа нүсэр тол гарчлаа батаг гарчлаа үрчлээ өсчлээ одоо яах вэ гэх бүр ингээд хүчтэй юм хүчтэй илүү хүчтэй хагалгаа сонирхоод байдаг бол Солонгост болохоор дандаа ингээд урдчилсан сэргийлж багаар гэж хийдэг. Тэр нь ингээд зүгээр нэг бидний өдөр тутамдаа гоо сайханд ороод нэг юм гоо сайхны иллэг хэлгээл массажинд орж байгаа яг адилхан үйлчлэг гэдэг бол тэгээ тийм дуу зөндөө ингэж салбар зөндөө байгаа хаалгахгүй тийм ойрхон тий яг канаа төвшүүл яг пианиз юм шиг л байгаа байхгүй жоохон л явал дээрээсээ химтхан бас зөндөө гарч ирсэн олон эмнэлгүүд байгаа учраас бүр химтхан энэ болоо ихтэй тийм яг энэ кусам шалгалтаа өгдөө 19 настай ингэ том шалгалт өгдөөс Солонгос шууд тэгэл шалгалт дууссан хүүхдүүдэнд бас ингэ сейл 80% тэгдэж тэгтээ ингээд намайг оюутан байдаг байхад манай зарим ингээд оюутан найзтайгаа би ингээд паг дуусаад ороод ирэхээр таньдаггүй заяа. Пагаар ингээд хагалгаа хэлгэж ороод ирдэг. Хамраа ажиллаад янз юм хэлгэж. Тэр чинь 3 сарын хугацаагаа штэ. Нөгөө 3 сарын удирлын амралтаар янз ингээд хагалгаа хэлгэж. Зөндөө юм. Харин тийм. Тэгэл ингээд жижиг сажиг юм янзал би бүр ингээд танихгүй. Яаж ил би өөрөө ч хүн таньдаггүй байхгүй юу? Ер нь бол хүн танихтай амар муу. 1-2 уулзсан үнэ бол ер нь дараа хараад бол танихгүй штэ. Тэгэхэд ингээд нэг юм хоёр юм янзлахаар бүр таних юм гэдэгсэн. Тэгээд Солонгос бас октоодын арьс арчилгааны хамгийн гол юм нь миний хувьд бол ингэж бодсон. Будалтнаас илүү арьсандаа анхаардаг. Тэг. Ер нь ингээд нэг тренд за яг тренд сүүлийн үед ингээд тренд болж байгаа бодолт модалт гэж байдаг ч гэсэндээ тэгж хүнд буддаг
хүн болол Солонгост бараг байхгүй шүү. Солонгост болохоор бүр айл болох бүдэг. Бүх чиг хөмсгөө нэрээ яасан ч тий. Тренд guys тренд. Хөмсгөө шар болгоцоо. Харин тийм бүр яг эднэр чинь ингээл хөмсгөөч байхгүй болгоод сормоосон ч бүр ингээл айгүй нэмгэн сормос сулгасан ч бүр ингээд мэддэхгүй тий. Мэддэхгүй сормос тавих амар дуртай. Тийм. Тэгээ бүр ингээд нэг юм будсан юм уу гэмээр будаг нь яг өөрийнх нь нүүр шиг харагдана. Яг натурал будалт нь бол бүр яг юм солонгосчуудын өөрсдийнх нь бүр тренд. Би ч тэгэл модельний ажил хийгээл тэнд очивол нүрээ будуулдаг аахгүй юу. Гэхдээ чинзаа нэмхэн будаг. Нэмхэн будаа. Садвал миний нүрээ ингэж будаагүй юм шиг тийм стилээр аим зөндөө буддаг. Зөв тэр нь тренд юм бах та тий. Тренд хөө яг солонгосчуудын нүрийг харуулна байгаа аахгүй юу. Нүр чанга будуул. Чанга будна. Чанга будна гэдэг чинь үгүй. Тод будах. Сэгэ. Тод будуул. Яг миний имиж байхгүй болж байгаа шүү дээ. Яг би ойлгосон. Тийм байна тийм. Ингээл яг өөрийнхөө дүр төрхийг тодтгсон budалтай хийх юм байна л да. Өөр ингээд тод будаг буцахаар би биш гэдэг юм. Амар зөндөө хөөрхөн 화장품 K-beauty-ний product амар зөндөө. Амар зөндөө гэж үг байхгүй. Байхгүй? Яагаад? Амар зөндөө гэж хайдаг юм уу? Байхгүй. Чимэр харин яг тийж яриад байдаг. Юу ч юу? Амар зөндөө. Айгүй их. Амар гэдэг үг бол ерөөхдөө сул өгдөө ордог байхгүй. Айгүй их. Айгүй их. Маш гэдэг үгээр л ерөө. Маш их. Амар зөндөө гэдэг. Чамаас өөр Монголд байхгүй юм. Гэтэ эн чинь чиний мэрэг байхгүй юу? Тийм. Гэтэ бити энийгээ өөрчлөө яах юм чи яг энэ амар зөндөө байж. Тэр ичүүл яг чамайг тодруулж байгаа байхгүй юу? Амар зөндөө юу? Тэгэл мартал тэгэл амар зөндөө. Тийм амар зөндөөөрөө л бай. Угаасаа чиний давуу тал чинь тэр байхгүй юу? За тэгээд арьс арчилгаа нэг тийм хувцлан дээр хоёлаа ярив. Хувцалт ингэдэг заяа бүр айгүй нийттэй. Би Солонгос ирээд нэг ч өсгийдэг готломсоогүй. Нэг бүтэн өдөр. Гоё. Монголд би бараг нэг өдөр өсгийдэг готл өмсөөгөө өдөр байгаагүй. Өдөр болго өсгийдэг готл өмсдөг гэсэн. Тэгээ яг одоо бодоод ахнаа Монголын ингээл зам, шороо, мороо чи ингээд бас өсгийдэг готл өмсгөд хэцүү шүү дээ. Солонгост бол бас арай дутаа штэ. Гэхдээ ингээд өсгийдэг готл өмсгөл бол эмхтэй хүн биш юм шиг нэг стил имиж алдчих гээд байгаа юм шиг гарахаараа монголчууд нэг ингэдэж штэ ингээл хамаг гой ганганаа өмсөөл. Тэгээ би ч тухайд Монголд 20 дэдтэй байсан болохоор яалтчгүй тийм л байсан л та ингээл аль болох өсгийдэг готл өмсөөл аль болох юм бариу хувц өмсөөл ингэдэг байсан чинь Солонгост ерөөсөө тийм өсгийдэг готл өмсдөг хүн та нар бол олж харахгүй. Асалдахгүй нөгөө нэг 5 өдөр шоодгож байгаа үед мөд те. Огтод нэг юм өсгийдэг готл өмснө гэхээс ер нь нэг юм өсгийдэг готл өмсдөггүй те. Таны стайл солигдсон уу? Солонгос дээрээ? Солигдсон. Би бүр чи ингээд би бүр одоо ингэ зургууд тарах хичээд идэв шүү дээ. Өмнөх зургууд 20 дэдтэй зургууд тарах. Тийм үү? Харуулаад. Тухайдаа болоод гэхдээ тэр чинь ингээд телевизтэй ажилтдаг бас хамаг ганган дээрээ л тавьж өмсдөг байсан. Одоо ингээ харахаар маш тод юм өмсдөг байсан. Уулаан, цэнхэр бүр ингээ тод ягаа, пинк зөөлөн ягаа биш заяа бүр ингээ нэг юм амар одоо нэг 80 90-ад оны нэг юм юу гэдэг штэ. Солонгосын нэг клип мэлбиг харахаар нэг амар тод ингээ сорооч мөрөөч юмс яг тийм тод өнгийн юмсдэг байсан байхгүй. Тухайд тийм л тэр л айгу гоё харагддаг байсан. Хоёрын стил бас амар өөр. Одоо хараач тэгэл. Харин би чинь нэг юм жимбэр ийм цэцтэй тэгээд нэг юм цайвар ягаа өнгөнд бол туртай л агаад юм л та цайвар ийм ай бүр юм өнгөнд туртайхгүй. Зогчон тавьдаг тийм амар зогчон. Тийм гоо чиний стилийг уулзгаал дандаа харахаар ингээ дандаа хар. Тэгтээ хардаа бүр ингээ юм том. Харин тий. Чиний стил гэдэг үнэхээр чандал цогтөг. Тийм үү. Үнэхээр ингээд яг гоё харагдаад тэгээ чиний хувцас өмсгөөд би хэрэг ийм стилээр хувцлуул яах вэ гэж бас боддог байхгүй юу? Өмсч үзнэ. Чинээс дараа та өмсч үзье шүү. Тэгээ энэ ингээд сүүлийн 20 хэдтэй үе биш ээ. Ишивдээ нар ер нь бас сүүлийн бүр ингээ амар ингэж хувцлаад байна тий. Бодоод байгаа чинээс солонгосчууд бол ингээд зөндөө өмсдөг. Тийм л ахал та. Тийм л тий. Өөрийнх нь бас стил айлда таньшиг ингэж өмсдөг стилийн эмэгтэйчүүд байгаа л та. Ер нь бол над шиг өмсдөг. Дээд сургууль сурдаг хүүхдүүд бүр ингэж дандаа ингээл юм
том хүүдийн өмсөөл, том юм өмд өмсөөл тий. Тэндээ дасчул ингэж барьдаг юм чадахгүй болчихно. Тийм бах тий нэрээ. Би болохоор одоо нөгөө бариу юмдаа тассан болохоор том юм өмсөж чадахгүй байгаа юм. Тий. Хүч тэгвэл ингээл яаж юм. Бид хоёр одоо шил стилийг өөрсдөө хоёлаа бас ингээд гоё контент хийх төлөвлөгөө байгаа штэ. Дараа нь хоёул ийм контент үлээж байна. Нэгнийхээ хувцсыг сольд өмсөж үзэх үү? Стил гаргаж. Одоо шил миний хувцс бол чамд зохиогоог бол би мэдэхгүй байна. Яг харуу тайвар зохиогүй байгаа. Тийм ба чиний хувцас надад яаж харагдах би мэдэхгүй байна. Тэгээ ингээд бас ингэж хувцалж үзмээр санагддаг байхгүй юу? Тийм үү? Тийм. Чиний сог дээр гарах уу? Тэгээ. Чи чинь дандаа гоё стил хийх юм чинь. Тэгвэл дараагийнхаа контентыг бид хоёр халуунагийнхаа сог дээр одоо өөрөөсдийнхөө стилийн хувцсыг ингээд хоорондоо сольж өмсөх гоё сонирхолтой контент хийгээд боллоо. Окей. За тийм. За тэг ямар ч сан та бүхэн маань өнөөдрийн бичлэгтээ хамт бишээ. Яаж дуусах вэ? Бишээ. Дараагийн гоё сэдвүүдээ та бүхэн маань комментээр гоёс бичээд өгөх юм бол бид хоёр өөрөөсдийнхөө аль сувагт нь яаж оруулах вэ гэдгийг гоё ярилцаад шинэ контентууд хийхээр болсон. Ямар ч хэсэн гоё YouTube хийх, контент хийх гоё хамтрагчтай болсон. Хамтрагчтай байх хамаагүй хантай юм байна. Яг тийм. Ер нь тийштэй ганцаараа ингээд яг чам тийм шин ганцаараа ярих хамт ингээд хамт яривал бүр гоё хурдан харин тийм тухтай тэгээд нэгнийхээ юмыг хараад камера газ ингээд явахгүй бол ганцаараа чинь бүр ингээд өөрөө очиж нэг хараад камера хүй хаа гэсээр хамаг цаг аваад хамаг камер барагдаал нэг хэдхэн минут яриад дуусгадаг чинь. Тийм. За ямар ч байсан өнөөдрийнхээ контентийг өнөөдрийнхээ бичлэгийг энэ хүргээд өндөрлж जैन. Тэгээ дараагийн бичлэгээр бас халуунагийнхаа суваг дээр бит хоёр гоё хувцас хоорондоо өөрөөсийнхөө стилийн хувцсыг хоорондоо сольж өмсгөр болсон. Тэгээд халуунагийн контент дээр уулзцгаая. Дараа нь миний контент дээр бас ямар бичлэг оруулахыг хүсэж та бүхэн маань комментээр бичээд өгөх юм бол бит хоёр гоё шинэ бичлэгүүдээ хийгээд та бүхэнтэйгээ байнга уулзах болно. Тэгээд бичлэгтэй хамтаасанд маш их баярлалаа. Баярлалаа. Чи тэгтээ надаас айгу том харагдчихээн тий. Тийм ээ. Тийм. Чи ингэж суудсан болохоор тийж байна. Хажлаар суугаад тийм. Тэгтээ би ингэж суухаар амар муухай бүдүүн гараад байна. Гинцаа. Чиний ажил аим бүдүүн байна ёо таалагдахгүй.